боломжоо нотлох шаардлага тавих болсон байна. Виз мэдүүлэгчин санхүүгийн боломжоо нотлох боломжгүй тохиолдолд урилга батлан даалтын бичиг баримт шаардлагатай болох юм байна. За нэгүгээр хэлбэл виз авах илүү хөнгөн хялбар болсон юм болов уу гэдэг ойлголтыг авч байна. Энэ мэдээлэлээс. За тэгээд бусад онлайн ертөнцид болж байгаа үйл явдлаас дуулгахад шинэ баяр Молор Эрдэнэ нар хэвлэлийн хурал зарланаа гэж. За нэг хэсэг энх хоёр ерөнхийлөгчийг дагаалгүй юм болоод байсан хүмүүс өнөөдөр ингээд тусдаа нам байгуулсан хэвлэлийн хурал зарлах гэж байгаа юм байна. Юу л гэж байгаа юм бол тоо. За 7 дугаар сарын 1-ний холбогдлуулж шалгагдж байгаа цагдаагийн хурандаа нарт бол эргэлт оруулахаас татгалзжээ. За өчтөр болсон нэг том үйл явдал гэвэл Монгол Ардын намаас гарах өргөдлөө улс тэрвш давг гишүүн өгсөн гэж байгаа. За түүний хувьд бол намын үүр дээр очиж энэ намаас ерөн гарья гэдэг өргөдлөө өгсөн гэдэг дээр бол улс төрийн хүрээнд бол гол үйл явдлууд бол өрнөж байна. За улсын хурлын гишүүн Улаан, Чулуунбат, Загжав, Даваасүрэн, тэрвш давг нарын гишүүд бол намаасаа гарах гэдгээ бол үндсэндээ мэддээд байгаа гэж байгаа. За үүн дотроос бол 4 гишүүнийг бол зарим хэвлэлүүд бол онцолж өчээд байгаа. За яг хин гарсан бэ, хин одоо намаасаа гарах вэ гэдг нь бол өнөөдөр бол нэлийн тодорхой болох юм болов уу гэдэг байр сууриас л хандж байна. За буцаа Twitter руу андын 8 жиргээ ирсэн байна. За одоо бол шадар сайд Мегомбын инколд ихтгэл тавьж байгаа маань намын хурал дээр. За сайн жаргал гэдэг Twitter-ч маань бас л Монгол Ардын намын баг хуралтай холбоотойгоор 2016 онд нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүнийг 12,000 $, түргэнэ гэж. 2016 он одоо ч 2012 он гэхэр чинь 4 жилийн дараа юм байна. Одоо бол дотоодын бүтээгдэхүүн бол ойролцоогоор $5,000 хавцаа байна уу? Тэр хавцаа байгаа. $12,000 түргэнэ гэж. За энэ бол нөгөө судалгаан дээрээ суурилсан юм ярьж байгаа байлгүй дээ. За Монгол Ардын намын амлалтуудыг сонсомоор байна. Аль телевизээр гараад байгаа юм болоо гэж. За аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж авах магадaltaй. За дахиад 4 Twitter ороод ирлээ. За энэ Баатархүү гэдэг залуу аль намын мөрийн хөтөлбөр сайн боловсруулагдсан бэ гэхээсээ илүү аль намын мөрийн хөтөлбөр энэ цаг үед хэрэгцээтэй байна вэ гэдэг нь чухлаа гэсэн байна. За хүм болгон уншаа тэгээд тунгаах байлгүй дээ. За Лувсан Дөрж гэдэг залууг сонирхолтой судалгааг бидний л явуулсан байна. Эмч болохын тулд 32 сая төгрөгийн зардал гаргаж сураад энэ зардлаа 8 жилийн турш хувцас хоол ундгүйгээр ажиллаж байж болно гэж. За энэ нийслэлийн Монгол Ардын намын залуус баг хуралд оролцож байна. Тусгаар тогтнолын ордон гэж. За энэ сэтгүүлч маань ингээд нам дагаад яваад идэв байж дээ хөрх. Сонгуулийн өмнө амлалтуудыг хуулиар хориглоогүй билүү? Монгол Ардын намд хамаагүй юм уу гэж байна. За энэ амлалт гэхээсээ илүү энэ сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулсан байна. За тэгээд мөрийн хөтөлбөрөөр танилцуулахдаа 2012 он тэгэн 16 он тэгэн замыг хэдэн хувиар тавина гэсэн ерөнхийдөө популизм хийж байна л гэж зарим жиргээч үзээд байгаа бол та. Иш Бадмын наран туяа заартчилсан намын гишүүн юу гэсэн байна вэ? Амар санаагүй сонгуулийг Монгол Ардын намд ашигтайгаар зохион байгуулах даалгавартай томилогдсон гэж. Амар санаагүй сонгуулийг Монгол Ардын намд ашигтайгаар зохион байгуулах даалгавартай томилогдсон гэж шүү. За бас нэг улс төрийн юм яваад байгаа шиг байна. За дахиад 3 Twitter ороод ирлээ.
За Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт оруулах саналыг 15/19/21 гэдэг мессежээр хүлээн авч байна гэж. За мессежээр хүлээн аваа тэгээд мессежний саналыг яаж амьдрал дээр тусгаж гэнэ вэ гэдгээ буцаагаад олон нийтэд хүргэх нь чухал байгаа. Тэгээд яаж хүргэх вэ гэдгээ хэлбэрээ зөв сонгохгүй бол. За Баатархүү гэдэг залуу. Улс төргүй бизнесгүй улс төрөл Монголд хамгийн чухал байна да. Ингэж чадвал ус өгчнө гэж. Мэдээч энтэй бол олон хүн санал нийлэх баг. Бизнес нь улс төртэй холбогдож идэг. Улс төр нь дандаа л бизнестэй холбогдож идэг. Ийм асуудлууд манай улсад маш ихээр байгаа. За ингээд олон улсад болж байгаа үйл явдлаас товчхон хүргэе. Стросканыг унахаар жүжиг найруулсан уу гэж. За нэг хэсэг хүчингийн хэрэгт холбогдоод байсан. Олон улсын валютын сангийн тэргүүн асан Строс Каны тухай сонирхолтой мэдээлэл Ньюс цэгийн сайтаар тавигдсан байна. Николас Саркозиг өөр нэр төрийг нь гутаахын тулд хуйлдсан хэмээн буруутгалаа гэж. За энэ бол мэдээж Францын ерөнхийлөгчийн сонгуульд төгсөнтэй холбогдуулж Строс-Каныг унагсан гэдэг хардлага бол олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол нэлээд түлхүү нийтлэгддэг гэдгийг зөрчилдөд дуулгая. За 24 цаг цэгийн маань гэдэг. За Нямдор цайдтай холбоотой асуудлууд бас л гарсаар л байгаа юм байна. Нямдор цайд унтаагүй зүүр өмөлсөн байжээ гэсэн байна. За энэ Оросын холбооны улсын Екатеринбургт суралцж байгаа Монгол залуус бол хар тамхи хэрэгэлсэн гэдэг мэдээлэл бол сүүлийн үед бол их сасагдах болсон. Тэгээд сургуулийнхын зүгээс бол энэ Монгол 3 залуу бол хар тамхитай холбоогүй гэдгийг нь улт нотолсон. За зөвхөн сургууль нэгэлтгүү цагдаа хуулийн байгууллагын бол нотолсон юм байлээ. Тийм болохоор энэ дээр бас санаа зовох зүйлгүй байна. За Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зарим засаг дарга нартаа гэрээ байгууллаа л гэн. Үйлдвэрчний эвлэлийн холбоо сонгуульд өгч байгаатай холбогдуулж улс төрийн намуудтай гэрээ байгуулж ирсэн бол одоо ингээд аймагуудын засаг дарга нартаа гэрээ байгуулна гэж байна. За өнөөдөр Овос Баян үлгэд Орногоо аймгийн засаг дарга нартаа гэрээ байгуулах юм байлээ. За эх он дотоодын нэмэлт бүтээгдэхүүн 19% өснө гэж байна. За эдийн засгийн өсөлт бол 15% өснө гэсэн судалгааг бол засгийн газар хийсэн. За харин эх онд дотоодын нэмэлт бүтээгдэхүүн 19% өснө гэж Хаян Хэрваа сангийн сайд Хаян Хэрваа хэлсэн байна шүү. За амьдрал гайгүй болох юм билгүү дээ. За манай хөтөлбөр маань үргэлжилж байна. Интернетийн хязгааргүй ертөнцөөр хамтдаа жиргэцгээе. Та биднийг даг. Бид таны мэдээллийг шууд хүргэе. Digital MNC TV гэж хайгаад follow хийгээрэй. За бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Манай мэдээлэл манай Twitter хилцүүлэг нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За хэрвээ та онлайн байгаа бол twitter.com гэдэг хаягаар ороод MNC TV 2 гэж хайхад бидэнтэй холбогдох боломжтой. За бид урд хуршид маань болж байгаа үйл явдлаас хүргэе. За хятад улс бол тэрс үзэлтнүүдийг нухчин дардаг гэдгээр бол алдартай. Тэрс үзэлтнүүдийг бол шууд шоронд хийж, за зарим нь бол шууд цаазаар авдаг гэдгээр бол олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг бол байнга татдаг. Тэгээд хятадын тэрс үзэлтэн Бээжин дэх Америк нэгдсэн улсын элчин сайдын яамд оргинож байна гэж. За BBC-гээр бол энэ тэрс үзэлтний тухай мэдээллийг бол цаг тухай бүрт нь хүргэж байгаа. За түүний хувьд одоогоор Америк нэгдсэн улсын элчин сайдын яамд оргинож байгаа юм байна. За элчин сайдын яамаас гарвал тэгэл хаашаа очих юм хэрэг тодорхой болох дээ. За Go-Go-Ski гэдэг сайт руу оръё. За буцаага Twitter руу эргээ хандъя. Twitterт маш олон мэдээлэл ирсэн байна. За аюур буян гэдэг залуу. Одоо бас мөрийн хөтөлбөрөөр боловсруулаагүй байгаа мó сонгуульд өгөхөөр сонсох юм иргэдээ өмнө сонсож байл даа гэж. За энэ бол мэдээж ардын намтай холбоотой. Ардын нам бол мөрийн хөтөлбөрөөр бүрэн одоо дуусгаж амжаагүй байгаа гэдгийг нь бол юугаар ойлгож авч байна вэ гэхээр иргэдээс бол мессежээр санал авъя гэдэг.
За 3 дахь эмчийн ирэлд гарсан. За Арсенал Бодолсыг авчиж урд чугам нь чангархандаа гэж. За Арсеналын хувьд эрх хөлрөлд Германы Койлноос 26 настай довтлогч Подолскийг үндсэндээ авчирхаар тохиролцсон. За ингээ бол их буучдын хувьд бол нэлээд чанга бүрэлдэхүүнтэй эрх хөлрөлд оролцох эрх хөлрөл тоглолтоо ихнэ. За тэдний хувьд бол одоо 66 оноотой шиг санагдаж байна. Лигийнхаа 3 дугаар баримт бичигдэж байгаа. За ингээ үзэгчдээ тавчгаа мэдээлэлсээ хүргчээд нэвтрүүлгээр төгсгөө дөө. За сая төгрөгийг эрт 7 хоногт олгоно л гэн. За сая төгрөг олох мөнгөгүй болчлоо гэлээсэн одоо тэгээд 300 хэдэн мянган цаасаар ингээл уул цуулаад өхөндөө. Энэ 7 хоногт 330 мянган өгнө гэж шүү хүмүүс. За сая төгрөг авах 230 гаруй мянган иргэн өргөдлөө өгсөн байгаа юм байлээ. За сая төгрөг авъя, хавцаа бол найдваргүй гэсэн иргэд бол маш олон байгаа юм байлээ. Тэгээд засгийн газар бол ямарч л байсан эхний ээлжинд 330 мянгаыг энэ 7 хоногт олох гэж байгаа юм байна. За ингээ бидний таамагаас үзэж та бүхэнд баярлалаа. ТV дээр хэлцүүлэг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөө. Хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяр таа.